шатхууны нэмэлт бол өрнөөхөр хүндэртэй байна. Харагдаж байна. Яагаад гэвэл бол зүгээр нэг шатхууныг харахад бол 1700 яртай байна. Энэ бол 1660 байсан юм. Өндөр өсөж байна. Түүний хажуугаар эдэж уу жижиг бараа ер нь бүх юм бол өсөж байна. Тодорхой хэмжээгээр л өсөж байна. Одоо өнөөдөр бид чөлөөтэй ороод дэлгүүрээс бол урд нь бол аваад байдгаас одоо чинь энэ бол үнэхээр өсөж байна. Бүх юм өсөж байна. Ихтэл өстэй энэ ард түмний амьдрал ер нь хэцүүдтэй шүү дээ. Өнөөдөр би чөлөөтэй 1500 төгрөгийн талх авдаг байсан чинь 1800 болчихлоо. Тэгэл одоо зүгээр жишээлэл ингэж өсгөр чинь 200-аас 300, 500 нэг хүртэл нэмэгдсэн байна. Юмны үн. Өсөд ирэхээр чинь ер нь худалдаа авах чадвар бол байхгүй ч.